Сайн байна уу? За өнөөдөр хэдүүлээ Итали улсын Клементани брендийн шинжлэх ухааны холбогдлолтой тоглоом болох Crazy Anatomy тоглоомыг хамтдаа бүтээж бий болгоцгоё. За энэхүү тоглоом 8 стейж настай бүхий л хүүхдүүдэд зориулагдсан тоглоом. Тоглоом маань цаанаас өгөгдсөн зааврын дагуу бүгдийг бол хийгээд маш амархан болгож өгсөн. За заавраас гадна энэхүү тоглоомын нэг онцлог нь бол хүүхдэд нэмэлт мэдээллүүдийг өгснөөр бусад тоглоомоос онцлог болоод байгаа. За сүүлийн бүхий л тоглоомууд бол хүүхдэд аль болох бүтээлж илүү нэмэлт мэдээллийг агуулгаж өгдөгөөр илүү онцлог болсон. Энэхүү тоглоом маань ч гэсэн энэхүү бүх зүйлийг бол дотор агуулж өгсөн тоглоом байгаа. За хүүхд маань энэхүү тоглоомыг авснаар бүтээлч байдал нь нэмэгдэхээс гадна нэмэлт мэдээлэл өөрийн мэдэхгүй байж болох тархины бүтэц, за гавлын яс, нурууны ясны бүтцүүдийг бол нэмэлтээр бол мэдэх боломжтой тийм сонирхолтой тоглоом байгаа. За үүний дараагаар болохоор түрүүн дурдсан нурууны ясны хэсгийг бид хэдүүлээ хийх болно. За цаанаас өгөгдсөн материалыг тусдаа саунд хийгээд багахан зэргийн бусдаа холиод за тэгээд бэлэн болсон тохиолдолд нь та хэвнийхээ саунд нь хийж гүйцэтгэх юм байна. За хэвний саундаа яг болсон тохиолдолд нь хийгээд 2-3 цаг та хатаах хэрэгтэй. За үүнийг хатаасны дараагаар та бол нурууны ясны хэсгийг бол хийгээд бол бэлэн болж байна. За дараа нь болохоор хэдүүлээ тархины хэсгийг хийн. За тархины хэсгийг хийхээс өмнө хэдүүлээ халах боломжтой саунд гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ хэсгийг хичээлж хайжилж хийгээд пэйж ч юм уу нурууны халах боломжтой юм бол халаана. За бүрэн хасныхан дараачаар тусдаа хиймд нь хийгээд 6-аас 7 цаг хатаах хэрэгтэй. За хатаасны дараагаар таны тархи бэлэн болно гэсэн.